За сайн мэцхан нөхдүүдээ өнөөдөр бидний үзэх хичээлийн сэдэв Монгол нутаг дахь эртний нүүдэлчдийн дурсгал гэсэн хичээлийг үзнэ. За Монгол нутгаас хүрэл төмөр зэвсгийн үеийн нүүдэлчдийн үлдээсэн археологийн дурсгалыг булш, оршуулгын дурсгал, дөрвөлжин булш, хэрэгсүүр, буган хөшөө, хадны зураг, төвөр олдвор хэмээн ангилдаг. За булш оршуулгын дурсгалд нь Монгол нутагт хамгийн өргөнд тархсан оршуулгын дурсгал нь дөрвөлжин булш хэрэгсүүр нь эдгээр дурсгал нь эртний нүүдэлчдийн эдийн болон оюуны соёл, ертөнцийг үзэх үзэл, аж ахуй, нийгмийн хөгжлийг судлахад чухал их сурвалж болдог. За дөрвөлжин булш нь нүүдэлчид нас барсан хүнээ дөрвөлжин хэлбэрийн хашлах чулуу бүхий байгууламжид оршуулдаг байсан. Дөрвөлжин булш нь Монголын төв болон дорнод хэсэгт илбэг. За дөрвөлжин булшинд талигчийг зүүн тийш хандуулан дээш харуулж нуруу тэнгэр хөл шулуун байдлаар хэвтүүлж гарыг нь бие дагуулan тавьж оршуулсан байдаг. Хүнээ оршуулахдаа түүний эдэлж хэрглэж байсан эд зүйлийг дагалдуулахаас гадна оршуулгын ёслол үлддэг байсан. Дөрвөлжин булшинд зэр зэвсэг, хөдөлмөрийн багаж, гоёл чимэглэлийн зүйлс, ваар, сав, суулга зэргийг дагалдуулан тавих нь бол илбэг байдаг. Дөрвөлжин булшийг нийтийн тооллын өмнөх 13-аас 4-р зуунд хамааруулан үздэг байна. За хэрэгсүүр нь баруун болон төв Монголын нутгаар тархсан дурсгал юм. Хэрэгсүүрийг нийтийн тооллын өмнөх 2-оос 1000-ны үед холбогдно гэж ихэнх судлаачид үздэг. Хэрэгсүүрт хүний баруун тийш хандуулан газрын хөрсөн дээр тавьж чулуугаар овоолонд аруулсан байдаг. Эндээс эд үлгийн зүйл төдийлөн илбэг олдоод байдгүй. Монгол нутаг дахь хэрэгсүүрийн дурсгал нь буган хөшөөтэй хамт нэгэн цогцлбор байдалтай байх нь бол түгээмэл илбэг байдаг. За буган хөшөө. Евразийн хээр талаас 8000-аад буган хөшөө олдоод байгаа. Эдгээрээс 6000 орчим нь Монгол улсын нутгаас олдсон. Буган хөшөө бол төв соёлын хамгийн гайхамшигт дурсгалын зүйл юм. Энэ хөшөөний дээд хэсэгт нар сарыг дүрсэлсэн байдаг. Хөшөөний их биений дунд хэсэгт сүрэг бугыг бодитоор юм уу эсвэл хийсвэрлэн загварчлан дүрслэгдсэн байгаа нь бол энэ зургаас харагдаж байгаа. За түүний доогуур бүс татаж зэрэг зэвсэг зүүсэн байдалтай дүрслэл нь бол тэр доотлын юунд хэсэгт харагдаж байгаа. За буган хөшөөг эрдэмтэд 100 гаруй жилийн тэртегээс бол судалж ирсэн гэж үздэг. За хадны зураг. Монгол нутагт хүрэл төмөр зэвсгийн үед амьдарч байсан овог аймагуудын оюуны соёлын нэгэн чухал дурсгал бол хадны зураг юм. Энэ үеийн хадны зургийг цосон ба сийлмэл гэж хоёр ангилдаг. Хадны зураг нь тэр үеийн хүмүүсийн амьдрал ахуйг хад чулуунд зураглан бичгэлсэн түүх хэмээн ойлгож байна. За төвөр олдвор. Энэ эртний хүмүүсийн бууз суурингуудаас гадна газрын хөрсөн дээр ил гарч олдсон эсвэл ард түмний гар дамжин хадгалагдаж ирсэн хүрэл чулуу, шавар эдлүүд байдаг. Тэдгээрийг хэлбэр хийц зориултаар нь аж ахуйн, дайн байлдааны, гоёл чимэглэлийн буюу урлагийн холбогдолтой гэж ангилдаг. Монголын эртний нүүдэлчдийн урлаг соёлын хөгжилд чимэглэх урлаг, сүрлэг баримл, хадны зураг онцгой чухал байр суурь эзэлдэг. Энэ үед амьтны загварт урлаг ихээхэн хөгжсөн. Амьтны загварт урлаг нь нийтийн тооллын өмнөх 7-оос 3-р зуунд Евразийн хээр тал нутагт өргөн тархсан бөгөөд түүний гарал үүсэл нь хүрэл зэвсгийн үед холбогддог. Аргал, бууга, чон, янгир, бар, шувуу, адуу өхөр, тэмээ зэрэг мал амьтныг хийсвэрлэн загварчлан дүрслэх аргаар хийсэн гайхамшигт урлагийн бүтээл юм. Энэ үед шүтлэг бишрлийн олон хэлбэр тэглэрч урлагийн төрөл хэлбэр олширсан гэж үздэг. За гэрийн даалгаварт сурах бичгийн 40-41-р хуудсыг хийгээд 2-7 хоногийн дараа багшийнхаа энэ постны дор зургаар оруулаарай. За үүгээр манай түүхийн энэ улирлын хичээл дууслаа. Дараа улирлын уулзцаая хүүхдүүдээ. Баяртай.